Хүн бүхэн өөрийн гэсэн зорилго, хүсэл мөрөөдөл, хувь тавиланг туулж яваа. Амьдралынхаа нэгэн цаг хугацаанд хэлийг исэн үгээ хэлж, бодож санаж явдаг зүйлээ олон нийтэд хуваалцаж байгаа танд баярлалаа. Авах хүнд үг ганцдахгүй гэдэг. Бидний ярилцлагаас өөрт хэрэгтэй мэдлэг мэдрэмжээ өөртлөө даваарай. Human Lab podcast-ийн шинэ дугаарыг сонсогч танд зориулж байна. Human Lab podcast. Сайн эрхэм сонсогчдоо Human Lab podcast-ийн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, хис шүтэх эрх хэрэгчлөөний тухай ярина. За, иргэний боловсрол төвийн хөтөлбөрийн захирал Ариун Цэцэг, сайн байна уу? Сайн байна уу. За, хил хязгааргүй хуульч төрөмс байгууллагын эрх зүйч Жавзан Дулам. Сайн байна уу? Өдрийн мэнд. За, Монгол Улсын их сургуулийн улс төр судлаач оюутан Лавг сайхан. Сайн байна уу. За, бүгдээр хүрэлцээрсэн байна. За, Ариун нэгчээс эхлэх үү? За, намайг Ариун Цэцэг гэдэг иргэний боловсролын төв төрийн бас байгууллагын хөтөлбөрийн захирал. Бодлого залуусын хяналтын төрийн бас байгууллагаас хэрэгжүүлсэн харилцан суралцах хөтөлбөртийн оролцогчид ирсэн байгаа. Тэгээд бид нар болохоор энэ сар гарын хугацаанд итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх болон эс шүтэх эрх эрхчлөлийг бэхжүүлэх нь гэдэг ийм хөтөлбөрийн оролцогчид. Тэгээд манай багийн гишүүд ирсэн байгаа. Жавзан Дулмын хувьд ер нь яг энэ сэдвийн хүрээнд өөрөө эхлээд хувь хүний хувьд хариулахгүй. Ер нь шашин шүтэх, эс шүтэх тухай ер нь шашин шүтэх, эс шүтэх гэж эрхийн тухайд бол хүмүүс ерөнхийдөө мэддэг боловч цаад уг мөн чанар нь яг ямар бэ гэдгийг бол төдийлөн мэддэггүй. Миний хувьд ч гэсэн хэдий эрх зүйч ч гэсэн яг энэ эрхийн талаар мэддэг хэрнээ наривчлан мэддэггүй байсан. Тийм ч учраас яг энэ хөтөлбөрийн хүрээнд олвол энэ шашин шүтэх хэрэгжүүлээний цаана бидний итгэл үнэмшилтэй байх эвлэлтэн нэгдэх гээд маш олон эрхүүд бас хамтдаа дагалддаг гэдгийг би маш сайн ойлгосон. Тэгээд мөн дээрээс нь өөрийнхөө ойлголтыг бэхжүүлэхээс гадна бусдад яг энэ эрхийг бол түгээх зайлшгүй шаардлагатай байна. Яагаад вэ гэх юм бол Монгол улсын хэмжээнд төдийлөн яг нэг шашныг бид нар голгоч шашин гэдээ үзчихдэг. Бусад шашнуудыгаа бас ялгарлан гадуурхаад байх тохиолдол бид нар үйлдэлээрээ ч юм уу эсвэл түүгээрээ ч гаргацсан тохиолдол байдаг. За, Монгол Улсын их сургуулийн оюутан Лавг сайхны хувьд бас оюутан хүний хувьд те улс төр судлаачны хувьд бас өөрчмөө сонирхолтой санагдсан уу? Хөтөлбөрийн оролцогчийн хувьд ямар санагдсан? За, тэгэхээр шашин гэдэг бол ерөнхийдөө гээд миний ойлгож байгаагаар ёс суртахуун болоод ингээ хүмүүжлийн институцийн хувьд хүн төрөлхтний түүхэнд ингээд орж ирсэн одоо нийгмийн хэв журмыг тогтоох ёс зүйн үнэт зүйлсийг нь бий болгох хувь хүний хүн чанар одоо үйл хөдлөлийг төлөвшүүлэхэд бол гол томоохон тийм институц байгаа юм. Тэгэхээр одоо шашнаар дамжуулаад одоо ёс суртахуунтай болгох гэдэг юм уу хувь хүний хувьд ингэж зөв замдаа явах тийм зүйлсийг нь бол шашин хариуцдаг тийм томоохон хүчин зүйлээдэг учраас ер нь маш сонирхон энэ хөтөлбөрт оролцсон. Тэгэхээр та бүхний хувьд манай оролцогчдын хувьд бас ингээд сарын хугацаанд энэ хөтөлбөрт хамрагдаад энэтэй холбоотой хүний эрхийн асуудлыг зөрчсөн кейсүүдтэй бас учирч байв уу? Энэ бол хүний ингээд салшгүй маш чухал эрх гэдгийг одоо Монгол Улсын үндсэн хууль зааж өгсөн. За мөн олон улсын конвенцэд те байдаг гэж ойлгоод байгаа шүү дээ те. Хүмүүнлэг эндрөнгөө арсан нийгмийг одоо бүтээн зогслооход гэл. Тэгэхээр энэ үзэл бодол дээр та бүхэн бас санаа сэтгэлээ хуваалцааж яг энэ төрлийн одоо асуудал дээр их сонирхолтой кейсүүд гарч ирсэн үү? Яг энэ хөтөлбөрт оролцохынхаа өмнө болохоор бид нар бас хүний эрх гэж ярьдаг. Манай байгууллагч иргэний олсрал гэдэг тэгэл 20 гаруй жилийн түүхтэй байгууллага. Би 10 хэдэн жил ажиллаж байгаа. Тэгээ хүний эрх тэгээд иргэний олсрал иргэний олсрал дотор ч хүний эрх орж байгаа шүү. Тэгээд иргэний оролцоо өдр гэл яг энийг ярьдаг хэрнээ хүмүүсийн шашин шүтгэхийг бол би нөгөө энэ бол хүний эрхээ гэж боддог нь бол байсан. Гэхдээ яг ингэж амар наривчлан сайн ингэж ухаж бүр ингэж ойлгоогүй байсан билээ. Тэгээд би ч яг угаасаа нөгөө шашингүй үед өсөж хүмүүжсэн хүн. Тэгээд бас өөрөө бас яг тэгж боддог шашингүй гэж боддог. Гэхдээ уламжлаад байгаад ээж аваагаад байгаад ямар нэг юм болвол буддын шашин лөө ингээд нэг маань үздэг. Одоо тэр мэрийг нөгөө дагаж мөрддөг ч гэдэг юм уу тиймэрхүү л байгаад байсан. Тэгсэн чинь энд ороод ирсэн чинь энэ чинь айгүй нарийн учир утгатай юм байна. Яг ингээд судлаач, шашин судлаач нарт айгүй олон мэрэгжлийн хүмүүс, хуульч эднэрийн ингээд юуг сонслоо. Дээрээс нь болохоор айгүй олон шашны төлөөллийн хүмүүстэй хамтдаа энэ хөтөлбөрт оролцож байгаа байхгүй. Тэгээ тэр хүмүүстэй ингээд ярилцаад энэ бүхнийг харсан чинь эн чинь зөвхөн бид нарын итгэл үнэмшилтэй байх,
шашин шүтэх, дээрээс нь бас эс шүтгэхтэй. Тэгээд дээр нь болохоор бид нар эвлэлтэнд нэгдэхтэй. Тэр шашны байгууллагч нь бол хүмүүсийн эвлэлтэнд нэгдэж байгаа эрхчлөө байгаа байхгүй. Гэтэл яг нарийнда бол заримдаа бид нар энийг одоо харийн шашинж гэдэг юм уу те янз бүрийн бас тийм нөгөө нэг бүр нэг амар юу ядгүй маа гэхэд нэг ялгуулан гадах тэр христийн гэлээ штэ ч гэдэг юм уу нэг зүгээр л ингээд ярианда ингээд бид нар яриад идэг штэ. Тэр чинь яг цаанаа бол бид нар тэр нөгөө юм байгалаа юм байна. Бидний нөгөө хүний тэр эрхчлөөнд халддаг юм байна гэдэг бас нэг юм санаа төрсөн. Энд чинь угаасаа хүний одоо нөгөө иргэний осрлын нэг хэсэг байгаа хгүй шашинтай байх уу, шашин иш шүтэх үү. Тэгээд шашиныг ер нь юу гэж ойлгох хэвээр энэ чинь өөрөө нөгөө боловсролын юм байгаа хгүй тий. Тэгэхээр тэр утгаар нь тэгээд хүний эрх гэж бүр харж тэгээд тэр хууль дүрм журамд одоо зөвхөн миний биш цөөнхийн ч биш тий. Бид нар одоо будын шашинтай байлаач гэсэн өөр улсад очих юм бол бид хэд цөөнх болчихж байгаа хгүй тий. Ялгаа байхгүй. Тэгэхээр тэр олон улсын факт юмд ингэ зааж өгдөг нь хин нэгэн шүтдэгч бай, шүтдэггүйч бай. Тэгээ ямар шашин байх нь хамаахгүй. Хүний эрх талаас нь эн чинь нөгөө тий бидний эрхийг хамгаалах эрх зүйн орчин гэж яриул тэр юм байна. Бид нар өөрсдөө хувь хүний хүмүүс энэ хүмүүст яаж хандах нь яг л тий буцаад яг биднэрт энэ юутай. Тийм болохоор хүний эрх гэдэг утгаар нь бүр аюу нарийн харж яах ёстой юм бэ. Тэгээ бас нэг юм олж авсан хуулийн дотор чинь итгэл үнэмшилтэй шашин шүтэх эрх чөлөө гэж ярьсан болохоос иш шүтэх гэдэг үг нь бас орхигдсон байт юм билээ. Тэгэхээр гих мэтлэнгээр ингээд хараад нарийн харуул бас айгүй олон нюансууд байлээ. Тэгээд манай оролцогч манай хөтөлбөрийн багийнх маань бас өөр нэмээд үүсгэх юм яг. Энэ дээр бас ахаад нэг зүйл тодруулах юм бол хүнийг ямар нэгэн шашин шүтдэг ба шүтдэггүй байдлаар нь ялгарлан гадуурх нь өөрөө маш том зөрчил гэж хэлж болох уу. Энэ дээр бас ямар эрх зүйн одоо акц гэдэг юм уу эрх зүйн зохицуултууд байна. Ямар ээлтэй хууль дүрм журмаар энэ Монгол Улсын нутаг зөвшөөрт одоо энэ асуудлуудыг шийдвэрлэдэг юм бэ? Ер нь бол хамгийн эхлээд бид үндсэн хуулийг харах хэрэгтэй. Манай үндсэн хуульд шашин шүтэх болон шүтэх эрхийн төлөө эрхийг хуульчилсан 16 дугаар зүйлд ингээд наривчлан заагаад өгсөн байдаг. Мөн дээрээс нь хүний эрхийн түгээмэл тунхаглал, иргэний болон улс төрийн эрхийн олон улсын фактад яг хүн бүр чөлөөтэй бодож сэтгэж шашин шүтэх болон шүтэх эрхийг маань бол ингээд заагаад өгсөн. Энэ эрхийг бол ямар нэгэн байдлаар хязгаарлалт тогтоож болохгүй. За хязгаарлалт тогтоож болохгүй нь бас тодорхой бас тохиолдол байж болно. Ямар тохиолдол бэ гэх юм бол би шашнаа шүтэж гин гэд эргээгээд бусдын энэхүү нөгөө чөлөөтэй сэтгэх, бусдын шашин шүтэх, нөгөө эс шүтэх эрхэд маань хадаж болохгүй. Энэ л хязгаарлалт болохоос биш төрөөс ямарваа нэгэн хязгаарлалтыг бол тогтоож болохгүй гэсэн ерхий зарчим болоод байгаа. За мөн дээрэс нь бид нар 92 оны үндсэн хуулиа батлахдаа төр сүмхийдийн харилцааны тухай хуулийг бол баталсан 1993 оны хууль байгаа. Энэхүү хууль бол ерөнхий энэ шашин шүтэх эрх чөлөөг төр яг сүм хийдтэй яаж харилцах вэ гэдэг маш ерөнхий хууль байгаа зохицуулт байдаг. Сая 18 онд яг шашин шүтэх эрх чөлөөний тухай хууль гэдэг хуулийн төсөл бол явсан. Гэхдээ бол энэхүү хууль маань бол батлагдаагүй байгаа. Энэ төслийн хүрээнд бол эс шүтэх эрх чөлөөний талаар илүү наривчлан зохицуулт орж ирсэн. Мөн дээрээс нь өмнөх 93 оны төр сүм хийдийн харилцааны тухай хууль дээр орхитуулсан байсан зохицуултыг бас оруулж ирснээр давуу талтай. Мөн дээрээс нь бас сул тал бол байгаа. Яагаад вэ гэх юм бол яг энэ төр сүмхийдийн харилцааны тухай хууль дээр шинээр үүсэж байгаа сүмхийдийг иргэдийн төлөөлөгчдийн хурал батлна гэж заасан. Гэхдээ ямар аргаар журам боловсруулах юм уу гэдэг наривчлан зохицуулт байхгүйгээс одоогийн нөхцөл байдал дээр яаж авъя гэх юм бол шинээр эвлэлтэнд нэгдэж байгаа ч юм уу альсгүй бол Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа сүмхийд маань орны нутагт үйл ажиллагаагаа салбараа нээх гэтэл орон нутагт үйл ажиллагаагаа эрхлэх гингүүд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тусгай журам гаргаад тэр журмаараа тухайн иргэдийг бүртгэхгүй гэсэн юм тайлбар өгдөг. Гэтэ тэрний үндсэл нь яг юу вэ гэх юм бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой ч юм уу манай аймгаас ингэж шийдсэн гэд. Тэгэхээр 21 аймаг тус бүр өөр бодлого хэрэгжүүлээд янгууд эргээгээ тухайн хүмүүсийн шашин шүтэх эрх чөлөөг ингээд боогдуулаад өгч байгаа. Тийм учраас энэнийг яг дахин ууг нь бол наривчлан зохицуулах хэрэгтэй боловч яг төсөл дээр бол бас наривчлан зохицуулж чадаагүй байгаа. Тэгээд одоо бас яг хуулийн юм хийдэл үүсээд байгаагаас шалтгаалаад ер нь бол иргэдийн төлөөлөгчдийн хуралд яг ийм бүрийн эрх байгаа юу, журам боловсруулах эрх байгаа юу гэд хараад үзэнгүүт бол 2006 оны Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль дээр иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрийн эрхт
яг сүм хийдтэй харилцах хэрэг гэж байсан. Гэтэл сая яг энэ хүү хуулийг шинжлэхтэй холбоотойгоор яг энэ хэсэг нь байхгүй болсон. Тэнгүүд эрдийн төлөөлөгчдийн хурал журам батлах эрх нь байхгүй, сүм хийдтэй яаж харилцах нь тодорхойгүй болсон. Тийм учраас одоо бидэрт яг ийм хуулийн хийдлүүд маш их байгаа. Мөн дээрэс нь эргээгээ давуу талуудч байгаа. Зохицуулт маань бол эс шүтэх хэргийг бол хамгаалсан давуу талтай гэж харж байгаа. За Монгол Улсын их сургуулийн улс төр судлаач оюутны хувьд одоо тавг сайхны хувьд бас дийлийнхаа хүрээнд шашинтай холбоотой ямар хичээл үздэг вэ те? Мэргэжлийн хөтөлбөр дээр болохоор улс төр ба шашны харилцаа гэдэг тийм хичээл бол байдаг. Миний хувийн ихтгэл үнэмшил юм бол шашин шүтэх хийс шүтэх нь бол яг харахгүй хувь хүний өөрийнх нь эрх. Тэгээд сая манай багийн 2 хүн хэлсэнчлэн бол яг харахгүй хувийн эрх байгаа. Тэнгүүт одоо шашин гэдээ ярих юм бол надад хамгийн түрүүнд юу стандар нийгмийн ажил гэдэг шинжилгээ ухаан. Ягаад тэгэхээр нийгмийн ажлын шинжилгээ ухаан болохоор дундад зуунд католик сүмийн дэргэд бол одоо анх тэндээс үсэлтэй буюу одоо ингээд зорилттой бүлгийн хүмүүс одоо ингээд тусалцаа үзүүлэх тэгээ орон байраар хангах, хоолундаар хангах гэх зэрэг тийм зүйлсээс бол үүсэлтэйгээр явж байгаа. 19-р зуунд капитализм одоо ингээд ирчээ авсан үеэс эхлээд бүр ингээд нийгмийн ажлын шинжилгээ ухаан болж хөгжөөд ирсэн байдаг болохоор шашин бол яа харахгүй тийм хүн төрөлхтний түүхийн хувьд бол бүр анхны баг тийм одоо овгийн зохион байгуулалттай үеэс эхлээл ер нь ийм шүтлэгийн хэлбэр анх үүссэн гэж үзээд одоо хүртэл ингээ явсаар байгаа болохоор хүн төрөлхтний түүхэнд бол яа харахгүй бүр зайлшгүй тийм дагаж ирсэн зүйл байгаад. Ихтгэл үнэмшилтэй байх гэхээр хүмүүс айгүй ойр сонсогдоод амгтлоо шашин шүтгүү эсвэл шүтгүү гэхээр бас нэг хол санагдаад юм шиг бас бодогдоод байна л та. Тэгэд энэ дээр бас миний дараагийн тодруулж асуух гэдэг зүйл нь юу вэ гэхээр за асуудал юм байна тий. За асуудал юм байна. За маш олон бидэнд хууль эрх зүйн акт болон одоо нөхцөл боломж байна гэж харж байна тий. Гэхдээ нөлөөлөх гэдэг дээр ер нь таад бас юу энэ хөтөлбөрөөс олж авбаа. Ер нь нөлөөллийг ямар арга замаар хийд юм бэ? Олон нийтэд нөлөөлнө гэдэг нь эргээд яг ямар ач холбогдолтой юм бэ гэдэг тухай дээр бас ариун нэгч одоо ерний нийгэм 20 гаруй жил ажиллаж байгаа хүний хувьд бас янз янзын олон нөлөөллийн ажил дээр бас ажиллаж байсан түүхтэй тий. Тий нөгөө ямарваа энэ ажил мэдээж яг бодлогын нөлөөлөл хийн тэр нь бол нөгөө хууль одоо шинээр хуулийн төсөл дээр ажиллах журам мэдрэг яаж хийх үгээд энэ дээр манай нөгөө шашны бүлгүүд өөрсдөө мэдээж тий ажиллах бах. Энэ хөтөлбөрийн гол нь тэр шашны бүлгийнхэн маань нөгөө яг энэ бодлогот яаж нөлөөлөх вэ гэдэг тал дээр туршлага дутмаг байсан учраас иргэний нийгмийн одоо хнаас туршлага олж авах гэж хамтарч хийж байгаа хөтөлбөр гэсэн үг нэг тал нь. Нөгөө олон нийтэд бас тэгэхээр ямар нэгэн юм чинь бас олон нийтийн нөгөө мэдлэг мэдээллийг дээшлүүлж иж тий хамтдаа явж иж энэ маань ингээ бодлогын нөлөөлөл олно шүү дээ тий. Тэгэхээр тэр утгаараа би тэд бас энд ирсэн гэсэн үг. Тэгэхээр яг нь Монгол болвол дийлэнх нь бол буддын шашин гэж ярьдаг тий. Одоо энийг сонсож байгаа сонсогчдын маань дийлэнхэнд буддын шашинтай хүмүүс ч үйж магадгүй. Дээр нь болохоор монголч айгүй олон жил 70 жил нөгөө социалист нийгэмдээ эцэн нөгөө шашингүй үзлийг яаж исэн суур манад ч бас айгүй шашингүй үзэл нь бас нэлээд байгаа шүү дээ тий. Гэх мэтлэн ингээд шил би бол одоо тэр шашингүй айгүй үзлийн хүн байгаа байхгүй. Тэр суурин дээр яхаар яадгүй гэхээр нөгөө уламжлалт буддын шашинаа бид нар яагаад гадны бусад нөгөө шашныг нь гадныч гэдэг юм уу тий гэдэг маягаар үздэг тийм янз бүрийн хүн болгон тийм биш тий. Үзэгч дотор сонсогч дотор бас тийм хүмүүс олон нийтэд байгаа тэр үзэгдэл. Тэгэхээр тэр тал дээр бид нар энийг энэ тэгж харахгүй маа энийг бид нар хэдүүлээ хүний эрх гэж харах юм байна. Энд чинь одоо шашин болоод ирэнгүүтээ жишээлбэл буддын шашныхан ч гэсэн одоо нөгөө аймагтчил захамд очиод салбараа нээ гэхэд эн чинь нөгөө эвлэлт нэгдэх хэрэгчлэл болчихж байгаа байхгүй институт болоод ирэхээрээ тий. Тэгэхээр тэрэн дээр нь очиод ингээд саад уучраад эхэлж штэ тий. Эсвэл одоо ингээд явж байгаа ямар нэгэн хүмүүс ингээд энэ шашны талын хүмүүс байхад энэ шашин дээрээ яаж яа эсвэл одоо мунхруулах гэж гэдэг юм уу тий. Тийм олон нийтийн нөгөө дутуу ойлголт байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ нөгөө шашны хүмүүсийг хүүхэд байхаас нь эхлээд бусдын үзэл бодлыг нөгөө хүндэтгэхтэй хүлээцтэй байх гэдэг одоо нөгөө арчлын үндсэн зарчим байгаа штэ тий. Олонх цөөнхөө хүндэтгэх хэдэр гэд. Тэгэхээр энэ олон зарчим дээр энэ талаас нь бид нар энэ нөгөө энэ одоо эрх хэрэгчлөөг
хармаар юм байна. Ер нь бол гэж бодсон. Тэгээд нөгөө манай ярьдаг энэ иргэний осрлын гэд хичээл байгаа даа шүү дээ. Тэ нэгдүгээр ангиас нэхэд үздэг энэ хичээлийг чинь сүүлд нөгөө иргэний осуртхуун гэдэг хичээл болгоцсон шүү дээ. Би энэ далимыг ашиглаад хэлье гэж боддог. Тэ ёс зүй гэдэг хичээл болгоод тэнгуүтээ тэр хичээлийн үндсэн агуулга бараг цэвэр буддын шашны агуулга орцсон явж байгаа байхгүй юу. Гэтэл яг одоо арчилсан нийгэмд яг ингээд тэ нэг л шашны үзэл бодлыг бүх хүүхдүүдэд үзүүлэх нь зөв үү? Эсвэл ерөөсөө л тэ энэ итгэл үнэмшилтэй авах шашин шүтлэх тэ эрх чөлөө тэ олон утгаж авах өөрөө сонгох тэ шүтгүү шүтгүү гэдгээ өөрөө сонгох багаас нь хүүхдүүдэд эн чинь нөгөө ийм олон төрлийн тэ шашин байгаа тэ тэгэхээр энэ олон шашныг харин ийм өөр юм байна те нөгөө нэг юмд уул нь бол бүгдээ нэг юм дээр төвлөрж ах шиг шашин чи бүгдээ л хүний сайн сайхны төлөө те их тайван байх амар амгалан байх гэдэг бүх юм дээр эцэст бүх шашин давтлаасаа нийлдэг юм байна. Тэгэхээр тэндээ очиход тэрийг харин олон талаас нь харж байгаа өөр арга зам юм бэ итгэл үнэмшилтэй байх. Тэгээ тэр утгаар нь ингэж харах нь одоо бүр багаас нь эхлээд иргэний ослын хичээлээс эхлээд орох хэвээр агуулгыг манад ингэ орхигдчиход байгаа юм байна. Тэгэхээр энэ орхигдод байгаа учраас олон нийтийн дунд энэ дэр чинь ташаа тий буруу ойлголтууд тий буруу хандлагууд тий байгаа. Тэгээд тэр нь одоо өөр дахиад ишөө сөрөг нөлөө үзүүлэх магадaltaй. Гэхдээ манай харьцангуй тайван монголчууд угаасаа нөгөө уламжлалаараа бид нар чинь нөгөө олон шашныг Чингисийн үеэс тий одоо хүлээн зөвшөөрдөг байсан эдэр гэдэг гой уламжлал бас байгаа шүү дээ тий харьцангуй тайван юм. Тэгэхээр энэ гой уламжлал дээр үндэслээд өшөө энийг одоо бүр нөгөө одооны энэ үедээ яг арчлалын боловсрол арчлалын нийгмийн иргэн хүний эрх тий гэдэг утгаар нь тэр эрх чөлөөгийн бэхжүүлэх гэдгээр нь харах хэрэгтэй юм байна. Иргэд энэ талаас нь ойлголтыг нэмэгдүүлэх энэ агуулгуудыг яах юм бэ? Гэтэл яг чинь төр ч юм уу засгийн төрийн байгууллагууд ч юм уу эндээс ингээд нэг жоохон зайлсхийдэг айдаг тий шашнаас хол ангид гэдэг үгэн дээр нь одоо фокус тавьдаг юм уу яадгийн төрөөс гээд тийм ийм ойлголтууд аа тэгэхээр энийг бид нар бас илүү амьдрал дээр нь буулгах хэрэгтэй юм байна. Хүмүүс энэ талаас нь ойлгох хэрэгтэй юм байна гэж бодлоо. Олон талын оролцоо оролцоон суурилсан байдлаар нөлөөлөл за тэгээ нөлөөлөл хамгийн гол нь бодлого шийдвэр гаргахад чиглүүлэх тий олон нийтийн эрх ашигын төлөө гэж байна. Дараагийн нэг чухал асуудал нь юу вэ гэхээр түрүүний манай лав сайхан Монгол их сургуулийн оюутан лав сайхан түрүүнд хэлжээсэн. Ер нь энэ шашин чинь за хүнд яг ямар хэрэгтэй юм бэ тий бүр ингээд өмнөөсөө ингээд үүсээд ирсэн. За тэгээд шашны үйл ажиллагаанд оролцох ч гэдэг юм уу. За эсвэл магадгүй шашин шүтгэх нь өөрөө хүний амьдралд ямар нөлөө байна. Шашны өөр нөлөө нийгэмд бас эргээр маш их зүйлийг бидний нүдэнд харагдахгүй байгаа зүйлүүдийг зохицуулаад байгаа юм биш үү гэдэг нэг тийм асуулт байна. Энэ дээр та тийм кейс жишээ ямар нэгэн одоо санаа оноо бас байна уу? Хүн төрөлхтөд үүссэн үеэс эхлээл нөгөө тотем шүтлгээс эхлээд одоо ингээд одоогийн шүтлэг дээр ирчээд байгаа. Тэгэнгүүт одоо шашин яг яадаг үүрэгтэй яг яаж ийн вэ гэдээ хараад үзэх юм бол хамгийн ихнээд болохоор одоо хувь хүний зан төлөвийг төлөвшүүлэх тийм ёс суртахууны өндөр хэм хэмжээг бол одоо тогтоож өгдөг. Одоо хамгийн эхлээл одоо сайн муу гэдэг зүйл дээр эхлээл одоо ямар үйлдэл хийх нь сайн, ямар үйл хийх нь муу юм гэдэг зүйлсээс эхлээл шашин бол хамгийн түрүүнд одоо суулгаж өгдөг. Тэнгүүд одоо хараад хахад бол бүх шашин л яг бүгдээрээ л ерөөсөө сайн үйлсийн төлөө тийм муу муухай зүйлсийг хориглох, цээрлэх тийм зүйлсийн тухай бол явж байгаа. Тэгээд одоо жишээ аваад үзэх юм бол одоо Христийн 10 зарилгын сургаал гэдэг байгаа зүйл нь болохоор одоо ингээ барууны улсад бол ерөөсөө ёс суртахуун, ёс зүйнийх нь ёс зүйн бүр ингээ хамгийн суур зарчим нь болж өгч байгаа юм. Тэнгүүд одоо эргээд одоо дорны орнууд руу ороод ирэх юм бол нөө буддын шашин ороод ирж байгаа. Тэнгүүд буддын шашин дээр болохоор төсөөтэй үзэл нь юу вэ гэхээр инэрэнгүү байх амтны ам үл таслах гэдэг зүйлс нь бол яг адилхан баг юм ёс суртахууны тийм үндсэн суур нь болж өгч байгаа. Тийм. Тэнгүүд одоо бас мөн одоо шашин гээд хувь хүний төлөвшүүлэх дээр нэмээд нөө сахилга батыг бол суулгаж өгдөг. Одоо жишээ нь буддын шашин дээр болохоор сахил хүртдэг штеп. Сахил хүртэж одоо тодорхой хэм хэмжээг мөрдөж байгаа нөө сахилга батыг маш сайн суулгаж өгч байгаа жишээ бол бас байж болж байна. Тэнгүүд одоо нийгэм зөв амьдралын хэм маягийг мөн бас сурчилж болж байгаа. Жишээ нь одоо шашин зөвхөн хувь хүний одоо ингээ хүмүүжил ёс суртахуунд нөлөөлөө зогсохгүй одоо нийгмийн гишүүдийн хоорондын харилцааны ёс суртахуун, ёс зүйг нь зохицуулж өгч байгаа. Одоо жишээ нь Христийн шашинд одоо хөршөө хайрлах тухай сургаал байдаг. Тэгээ тэр сургаал нь болохоор одоо нийгмийн эв нэгдэлтэй байх тухай бол тийм хувь нэмрээ бол одоо оруулж байгаа. Тэнгүүд буддын шашин дээр аваад үзэх юм бол шүтэн барилдлагын сургаал, шүтэн барилдлагын ёсон гэдээ ороод ирэхээр бусдын зовлон ойлгох, тийм инэрэнгүү нэгүүлсэнгүү байх тал дээр бас ингээд аваад ороод ирж байгаа юм. Тэнгүүд одоо яг хоёрдугаар хэсэгт орох юм бол
одоо яг нөгөө зорилттой бүлгүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд шашин суурьтай бол Монголд хэд байдаг. Тэгээд олон улсын байгууллагууд бол бас байдаг. Одоо жишээ нь Good Neighbors ч юм уу, World Vision гэх зэрэг байдаг бол. Тэгээд Монголд яг одоо Монгол хүмүүс одоо эвлэлтэн нэгдээд дотооддоо ямар байгууллагууд байна вэ гэж харах юм бол хамгийн түрүүнд нөгөө бурхан шашинтны төв хийд буюу гандан нэгчлэн хийд бол зүүсээр ордог. Тэнгүүд одоо бид бүгдийн мэдж байгаа шүү дээ. Одоо будны шашны тэргүүлэх байгууллага байгаа. Тэнгүүд одоо шашны соёл сургаалыг түгээн дэлгэрүүлэх хүмүүлийн үйл ажиллагааг бол явуулж байгааг бол бид бүгд сайн мэдж байгаа. Тэнгүүд одоо христийн шашин дээр ороод ирэх юм бол Монголын Евангелийн эвсэл гэдэг бас байгаа. Тэр эвсэл нь болохоор одоо ингээд одоо энэ Евангелиан гэдэг энэ одоо юу гэж хэлмээрээ урсгал яг энэ байгаа шүү дээ. Энэ урсгалынхаа одоо ингээд сүм байгууллагуудыг нэгтгээд ингээд холбоо маягийн юм зүйл байгаа. Тэгээд одоо нийгмийн халамж хүмүүнлэгийн арчийг бол нэлээд зохион байгуулдаг. Тэгээд тэр дундаа одоо хүүхдүүд болоод нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд тусламж үзүүлэх тийм зүйлсийг бол нэлээд явуулдаг. Тэгээд мөн одоо нэгэн зүрх, нэгэн сэтгэл гэдэг бас төрийн бус байгууллага байсан. Энэ болохоор бас яг христийн шашны үзэл санаануудаа тулгуурлаад одоо ядуу орон гэргүй иргэдэд туслах тийм нийгмийн сайн сайхны төлөө бас ажиллаж байгаа. Тэнгүүд одоо бас Монголын исламын төв гэдэг бас байгууллага байсан. Энэ болохоор бас яг л одоо ингээд исламын шашинтай хүмүүс одоо ингээс эвлэлтэн нэгдээд одоо шашны сургаалаа түгээх, тэгээд нийгмийн халамж хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах гэх зэрэг ер нь бол ингээд маш олон ач холбогдолтой олон жишээ бүхий олон нийтийн эрх ашгийг за ялангуяа тий өөрийн шашны эрх ашгийг хамгаалах, сайн үлсийг түгээн дэлгэрүүлэх. За энэ ахаад давтаа хэлэх юм бол бас хүний тэр оршин байх үндсэн философи, сайн хүн байх бүх шашин нэг тийм үндсэн нэг юм гэгээлэг зорилготой байгаа шүү дээ тий. Тэгэхээр Жавзан уулын хувьд би нэг сүүлийн асуулт асуух гэдэг. Ер нь энэ эрх чөлөөтэй байх тухай дээр ярих юм бол яг ямар шийдэл байж болох вэ? Ер нь бид юуны ямар хуулийн хүрээнд одоо тийм мөнх тэнгэрийн дор гэдэг шиг ямар хуулийн хүрээнд яавал бид хин нэгний эрхэд халдахгүй байх юм? Яавал энэ эрхээ бас эдлэх юм? Ямар хууль, ямар юуны хүрээнд тий? Яс журам дөрмийн хүрээнд гэж бодож байна. Иргэдийн хувьд бол миний ингээ хэлхийг хүсдэг зүйл юу гэх юм бол зүгээр хэнийгч өөрөх нь ямар нэгэн шашин шүтсэн алкогол шүтэхгүй байгаа тэр нөхцөл байдалд нь алкогол бол бүр үзэл бодол тэр бол илэрхийлэмжэн дээр нь зүгээр хүндэтгэлтэй хандхал хэрэгтэй. Эргээгээд тэр хүн би өөрөө нэг юм окей зүг гэж боддог байлаа гэхэд бусад хүмүүс тэрийг манд буруу гэж бодох хандлагатай. Тэгэхээр буруу гэж бодож байгаа нь тухайн хүнийг хүндэтгээд энэ хүний л бодол гэдэг утгаас нь тухайн хүний хувь хүн өөрөөс нь өөр хүн гэдэг утгаас нь тухайн хүний эрхт нь бол хүндэтгэлтэй хандхал бидний хувьд бол маш чухал асуудал юм байна гэж боддог. За хууль эрх зүйн орчин дээр аваад үзэх юм бол хууль бол тухайн альва нэг нийгмийн харилцааг бол ерөнхийлөн зохицуулж байгаа. Тэнгүүдээ ерөнхийлөн зохицуулахдаа энэ наривчлаж одоо яг шашны бүлгүүдийн шашнуудын харилцаан дээр бол бүртгэл хяналт дээр ч юм уу те тодорхой байх нь эргээгээ тухайн хүмүүсийн шашин шүтэх болон иш шүтэх эрхийг бол бэхжүүлж явж байгаа. Тэгээд одоогийн яг энэ 93 оны төр сүм хийдийн харилцаа маань их ерөнхий хууль байгаа, ерөнхийлөн авч үздэг байгаа учраас бол хуулийн хийдэл их учраас тэрэн дээр бол хууль тогтоогчд маань илүү наривчлаад ийм хуулийн хийдлийг бол засварлах нэг шаардлагатай байгаа. Эргээгээд хэдий хуулийн байгаа ч гэсэндээ хүмүүс бид нар хүнтэйгээ харьцахтаа хүндэтгэлтэй, ёс зүйтэй тухайн хүний эрхийг хүндэтгэж харьцах юм бол асуудлууд маань эргээгээ тухайн шашин шүтэж байгаа шүтэхгүй байгаа хүмүүс маань хүртэл ялгарлан гадуурхалт нийгмээс авахгүй байна гэдэг нь маш том ийм эерэг нөлөөлөл үзүүлж байгаагийн илэрлэл юм болов уу гэж бодож байна. Хүний эрхийн суурь боловсрал дээр бас ярьдаг өөртөө хүсдэг сайхан зүйлээ бусдад хүссэн тохиолдолд хэний ч эрх зөрчигдөхгүй гэдэг. Дээрээс нөгөө миний эрх таны эрхээр хязгаарлагдана гэдгийг үргэлж бодох хэрэгтэй бас санагдаад идэг. Би эрхчлөөгөө эдэлж гин гээд одоо долдуудад байх нь өөр хин нэгний эрхлөөнд халж байхаа үгүйсэхгүй болчиход байгаа. За төгсгөлд нь бас нэг тийм яг энэ подкастын төгсгөлд нэг юм хэлэх гээд байгаа нь би өөрөө энэ Монгол улсын иргэн тэгээ ямар нэгэн ихтгэл үнэмшилтэй байх би эрхтэй тэргээрээ эвлэлтэн нэгдэх гэсэн чинь намайг бүртгэхгүй байх нүгэлээ би одоо ингээд ундууцхаар байна. 10 жилийн суурь боловсрол буюу тий ЕБС-ийн суурь боловсрол шашны тухай мэдгэдэггүй яаж орсон бэ гэдэг эцэгчүүд бид нар бас анхаарч хармаар юм байна. Магадгүй ингээд тий сурах бичгтээ танилцмаар юм байна. За нөгөөдөөр эвлэлтэн нэгдэх эрх хэрэгчлөөгийн эдлүүлэх тал дээр бас иргэний нийгмийнхэн бусад иргэний нийгмийнхэн бас хамтын ажиллагаа сайжруулах, бодлогот нөлөөлөх дээр дэмжлэг үзүүлэх тал дээр энэ хөтөлбөрийн оролцогчдын бас маш их чухал
онцлог бас point болж гэнэ гэж харж байна. Тэгээ онцлог ач холбогдол болж гэнэ гэж харж байна. За энэ подкастэнд хүрэлцэн ирж оролцсон та бүхэнд маш их баярлалаа. Та бүхнээс миний асуугаагүй болон хэлхийг хүсэж байгаа эсвэл нийгэмд уриалахыг хүсэж байгаа олон нийтэд энийг л ойлгочихосэй гэж бодож байгаа зүйлээ бол товч илэрхийлээд явна уу. За хавг сайхнаас эхлэе те. За тэнгүүт би одоо ингээд найзуудынхаа бүлэг одоо найзуудынхаа ингээд хүрээг харангуут ингээд манай найзууд донд яг нэг тийм 5 тимийн хүүхдүүд гэдэг шиг ингээд бүгд ингээд өөр ялгаатай одоо өөр шишин шүтлэгтэй өөр үнэт зүйлстэй хүмүүс ингээд яг хамт ингээд оршин байгаад болоод идэг байхгүй юу. Тэнгүүд одоо энэ болохоор ингээд айгу тийм микро төвшөнд буюу жижигхэн төвшөнд ингээд зүгээр миний хүрээл донд байгаа юм. Тэнгүүд одоо ингээд бүгд ялгаатай хамт байгаад болоод хахад макро төвшөнд буюу ингээд улсын төвшөнд одоо ингээд бас хамтдаа эв нэгдэлтэй байх бол бүрэн боломжтой л гэж харж байна. Тэгээд одоо эцсийн дүндээ одоо шишин болгон ингээд өөртөө ялгаатай үзэл баримтлалтай гэж явдаг боловч эцсийн дүндээ яг нэг л зүйл нэг л ингээ хүн төрөлхтний сайн сайхан инх тайван байдлын төлөө оршин байдаг учраас нэг тийм ялгаа гарахгүйгээр одоо ингээ бүгдээрээ сайхан эв нэгдэлтэй тийм ач төрцгөөё л гэж л байна. За Жарзан тулмын хувьд миний хувьд бол яг түрүүн лавс сайхны хэлтэгтэй адилхан бол бид нар ялгаатай. Тийм учраас энэ хүү ялгаатай байдлаа хүлээн зөвшөөрөөд бусдын эрхийг халдахгүй хүний эрхийн мэдрэмжтэй байгаасай л гэж нийтх олноосоо хүсэж байна да. Тийм миний хувьд болохоор шашны байгууллага чинь бас манай иргэний нийгмийн нэг хэсэг юм байна. Тэдний хийдэг нийгэмд үзүүлдэг маш олон бидний олж хардггүй. Тэгээ өөрсдөө бас нөгөө сурталчилдаггүй, тэгээ олон нийтэд сурталчилдаггүй. Айгүй олон сайн үүлийн тэгээд тусламжийн хүмүүнлэгээс гадна айгүй олон тийм үйл ажиллагаанууд хийдэг ийм байгууллагууд байдсан байна гэдгийг олж харсан. Тэгээд одоо жишээлбэл эмэгтэйчүүдийн хорих ангид очоод тэнд хорихтойгоо эмэгтэйчүүдэд тусалдаг, тэдний гараад нийгэмд гарч ирэхэд нь хэрэгтэй ур чадварыг өгөх тийм айгүй олон сургалтыг хийдэг байгууллагууд байдгийн байна. Маш олон хүмүүсийг архинаас гарах одоо гэмт хэргийнээс урьдчилан сэргийлэх ийм үйл ажиллагаанууд хийдэг. Тэр ихтэл би түрүү нөгөө юунд дээр сонсч ирсэн чинь Библийн сургаалын төв билүү тэндээс гаргасан чинь шашны байгууллагуудын хийдэг үйл ажиллагааг нөгөө доктортой хөгжлийн зорилтууд шүү дээ. Тэрнтэй холбоод тэгээд нөгөө байгаль орчныг юу яах те хамгаалах, ногоон байх гэдэг тэр доктортой хөгжлийн зорилтын бүр 6-7 зорилтын дээр хийсэн ажлаа ингээд бүр яатсан нэг тийм презентацийн үзүүлжсэн баг. Тэгсэн чинь зөндөө олон ажил хийдэг юм шүү дээ. Ерөөсөө ингэж харж байгаагүй шүү дээ гэх тээ. Тэгэхээр эн чинь нөгөө яг л нэг зорилготой нийгмээ, дэлхийгээ илүү сайхан байлгах тээ гэд энэ тал руу ажилладаг байгууллага гэдэг талаас нь бид нар харж үзэх хэрэгтэй юм байна. Нөгөө л нэг өөр гэдгээс нь бидраас өөр гэдгээс нь биш. Бид нарт ижлэхэн зорилготой манай л нэг нийгмийн нэг хэсэг гэж харах хэрэгтэй байна гэдэг ийм бас бодол төрсөн. Бидний бас нөгөө хурж үйлчилж чаддгүй бүлэг аюул бүлэг байгаа шүү. Энэ шашны байгууллагууд хурж үйлчлэлтэд бас баярлаа гэж хэлмээр байна тий. Бас магадгүй бидний мэдэхгүй маш олон жишээ байгаа. Тэгээд тэдгээр хүмүүсийн мөн зорилго нь нийгмийн сайн сайхны төлөө бидэнтэй адилхан зорилготой гэж ойлгоод байна иргэний нийгмийн хувьд тий. За энэ удаагийн подкастэнд хүрэлцэн ирж оролцсон та бүхэндээ маш их баярлалаа. За бид итгэл үнэмшилтэй шашин шүтэх, эс шүтэх, эрх хэрэгчлөөний тухай ярилцлаа. За нэвтрүүлэгт иргэний боловсрол төвийн хөтөлбөрийн захирал Ариун Цэцэг, за хил хязгааргүй хуульчид төрөмс байгууллагын эрх зүйч Жарзан Дулам, Монгол Улсын их сургуулийн улс төр судлаач оюутан Лавх сайхан нараа оролцлоо. За та бүхэнд маш их баярлалаа. За баярлалаа. Өмнө подкасттай хамт байсан сонсогч танд баярлалаа.